Яг би таны эзэн байх асуудлуудаар ирсэн таныг л хариулт өгж байна л да. Энэ бүх бурууга бусдад өгдөг асуудлыг та яах юм бэ? Юусэн? Энэ одоо аль хэдийн одоо 10 хэдэн жилийн өмнө төр бариад эхэлчихсэн. Энэ авилгал хийх хавлыг ард түмэн рүү чих юм уу? Арчил нам руу чихээгээд юу руу хийх ээ? Энэ одоо хулгай лөврийн асуудал, эдгээр асуудал дээр та хариулт өгсөнгөө. Дээр нь тэр далайд гарах. Буур нуурвал тэр том одоо нисэх бодлын асуудал биш ээ. Ерөөсөө замын асуудал. Сүхбаатар сум мат чиглэлийн замын асуудал байгаа. За дээр нь далайд гарах 2 дахь зам бол мөн замын асуудал байгаа болохоос бусд нь бол бүгд одоо хувийн хвшлэр хийгдчих юм боломжтой зүйлүүд байгаа гэдэг хэлсэн. Өшөөрэй шүү. Тэгээд ажлаа хурдтай шуурхай хийн хариуцлага хүлээн. Энэ бол одоо зарчим. Таны хэлж байгаа одоо бид нар орон нутагт ажилласан, Сүхбаатар аймаг дээр ажилласан. Тэр зам дээр очиж танилцсан. Тэгээ иконы төсөв дээр суулгаад санхүүжилтнэрийн дэмжлэг үзүүлнэ гэдгийг илэрхийлсэн. Тэр зам бол асар чухал гэдгийг би ойлгож байгаа. Дээрээс нь тэр зүүн бүсд бол нөгөө бичиг хөөд чоолсонгийн төмөр зам. Гэт энэ ажлууд дээр бол дид бүтц дээр бол би засгийн газрын тэргүүний хуваар анхаарч ач холбогдол өгж ажиллана гэдэг хэлье.